За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 12 дугаар сарын 3-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн хэрэгжүүлэхтэй холбоотой уг конвенцийг хэрэгжүүлэхэд оролцооны арга замыг бэхжүүлэх нь гэсэн бодлогын хилцүүлгийг Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хороо, хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, хүний эрхийн дэд хороо, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эцэг эхийн холбоо, тэрэгэн цэртэй иргэдийн үндэсний холбоо, гэрэл цох байшин төрийн бас байгууллага, гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэсэн эдгээр байгууллагууд хамтарч нэгдсэн үндэсний байгууллага дээр бол энэ хилцүүлгийг бол зохион байгуулсан. За ингээд нийтдээ 120 гаруй олон улсын байгууллага, ихтэй сургууль, төрийн байгууллага, төрийн бас байгууллагуудын 120 хүн оролцсон ийм хилцүүлэг болсон. За энэ хилцүүлгээс гарч байгаа ийм зөвлөмж байгаа. Зөвлөмж бүгдээрээ та бүхний гар дээр тараагдсан байгаа учраас би бол айхтар дэлгэрэнгүй бол нэг бүчлэн унших бол илүүц байх. Гагцгүй зүгээр энэ конвенцийн хэрэгжилттэй холбоотой улсын хурал, засгийн газар, яамдууд яг үндсэн чиглэлийнхаа хүрээнд юу хийх ёстой, энэ төлөвлөгөөн дээр юу ямар ажлууд үлдээд байгаа юм, тэр нь ямар учир шалтгаантай юм бэ гэдэг дээр илүү төвлөрч болвол зөвлөмжийг гаргасан. Ингээд зөвлөмжийг бол хүний эрхийн хууль зүйн байнгын хороо, хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, хүний эрхийн дэд хороо гэдэг хамгийн түрүүнд манай хүний эрхийн дэд хороон дээр ингээд танилцуулж байгаа та бүхэнд. За чаашлбал хууль зүйн байнгын хороо болоод хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороон дээр танилцуулагдаад за тэгээд энэ зөвлөмж өөрөө маш өргөн үрээтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг бид нар зөвхөн хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал эсвэл хүний эрхийн дэд хорооны асуудал гэдэг байдлаар харахгүй бусад бүх байнгын хороо, бусад бүх одоо яамдуудын үндсэн чиг үүрэгт бол хамаарах маш өргөн үрээний асуудлууд дээр бол бид нар бол архис дэвшил гаргах үүргийг олон улсын байгууллагын өмнө хүлээсэн байдаг. Тэгээд үүн дээр түлхэц болох за ялангуяа зарим зүйлүүд дээр бол маш тодорхой зөвлөмжүүд бол гарсан. Яг юу хийх юм бэ гэдэг дээр тодорхой зөвлөмжүүд гарсан байгаа. Тэгээ цаашид бол Монгол Улсын их хурлаас бол энэ конвенцийн хэрэгжилттэй холбоотой тогтоол гаргах ийм одоо саналтай байгаа. Тэгээ гишүүд та бүхнийг бас үүн дээр хамтарч дэлгэрэнгүй бас танилцаад энэ тогтоол дээр бас оролцоосоо гэж дэмжиж оролцоосоо гэж хүсэж байна. За тэгээ нийтлэг байдлаар гарсан 5-6 асуудлыг товчхон би дурдъя. За яагаад энэ нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн хэрэгжилт манад бас асуудлууд дагуулад байна вэ гэвэл юуны өмнө төрийн байгууллага бодлого боловсруулах шийдвэр гаргагч нар конвенц түүний агуулга ач холбогдлын талаарх мэдлэг ойлголт маш хангалтгүй, ойлголтын маш их зөрүүтэй байна. За тэгээд энэ конвенцийн нэг онцлог нь юу вэ гэвэл нэгдсэн үндэсний байгууллагын хувьд бол хамгийн сүүлд боловсруулсан цогц хүний эрхийн конвенц гэдгээр онцлог зарим одоо судлаачид бол энэ хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц боловч энэ нь өөрөө хүний эрхийг бол дараагийн шатанд ахиулсан ийм одоо чухал конвенц гэж үздэг. Зөвхөн хөгжлийн бэрхшээл гэдгээр хязгаарлахгүй. Энэ нь өөрөө хүний эрхийн хөгжлийн одоо олон улсын гэрээ конвенцийн хөгжилд гарч байгаа маш том ахиц дэвшлиг илэрхийлсэн ийм конвенц гэдгээрээ бас онцлог ийм конвенц байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас манай төрийн байгууллага шатандаа бол ойлголтын зөрүү бол маш их байна гэдгийг онцлон тэмдэглэж байгаа. За яамдын үйл ажиллагаа бодлогын түвшинд хоорондоо уялддаггүй. За зарим тохиолдолд нэгдсэн үндэсний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн орооноос ирүүлсэн зөвлөмж конвенцийн үндсэн агуулга зарчимтай зөрчилд үйл ажиллагааг бол хэрэгжүүлсээр ирж байгаа. За тухайлбал эрүүл мэндийн яамны зүгээс оюун сэтгцийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хүчээр үр хөндөх явдал ерөөсөө тасрахгүй байгаа. За гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас бол сэтгцийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрыг тусдан байгуулах. За засгийн газраас 24-өөс 28 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 21 аймаг 9 дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барина гэд ингээд бас үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан байгаа. Эдгээр нь бүгдээрээ конвенцийн холбогдох зохицуултуудыг, заалтуудыг бол зөрчиж байгаа гэдэг ийм одоо зөвлөмжүүд ирдэг. За төсвийг үр дүнтэй оновчтой зарцуулдгүйгээс үүдэн шаардлагатай тохируулга, дохионы хэл, брайл, орчуулагч, туслах хэрэгсэл зориулсан тодорхой төсөв жишээ нь хуваарлдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй тэгш хамруулж бол чадахгүй байгаа. Одоо та бүхэн манай дэд хорооны бас энэ хуралдааныг шууд дамжуулж байгааг харж байгаах. Бас л нөгөө дохионы хэл, брайл гэдэг ингээд холбогдох мэдээлэл бол бас хүртээмжтэй манай их хурал дээр хүртэл ингэж анхаарах хэрэгтэй олон зүйлүүд байгаа. Бас тодорхой хэмжээнд засагдаад явж байгаа. Гэтэ үүнийг хэрчимжүүлэх хэрэгтэй байгаа. За аливаа бодлого үйл ажиллагаа төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэхдээ шаардлагатай
статистик мэдээллийг бид нар огт гаргаж чадахгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асран хамгаалагчид бодлогын гадна орхигдох, за төсвийн санхүүжилтийг үр ашиггүй зарцуулах, асархуй эдийн засгийн бодит үн цэнийг бол бид нар тодорхойлж чадахгүй ирсэн. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамаарах асуудлаар бодлого, хууль тогтоомж боловсруулах, бүх үе шатанд эртнээс зөвлөлдөж санал авах үйл явцад дутагдaltaй мэдээлэлтэйгээр мэдлэгтэйгээр санал өгөх оролцох ийм бол боломжийг бид нар ерөөсөө хангаж чадахгүй байна. Урьдчилж хүмүүстээ мэдээлэл ерөөсөө өгөхгүй байна гэдэг ийм зүйл бол гардаг нийтлэг байдлаар. За хамгийн сүүлд орон нутаг болон салбарын түвшинд зөвлөх хороо хилцүүлгийн тогтолцоо ерөөсөө байхгүй, хангалтгүй. За сонсгол гэдэг ингээд иргэдийн оролцооны олон механизмуудыг бол хуульчилсан боловч яг үр дүнтэй анхан шатн дээр ялангуяа орон нутгийн түвшин дээр оролцооны механизмууд бол ажиллахгүй, хангалтгүй байна гэд ингээд маш дэлгэрэнгүй байдлаар бол зөвлөмжийг гаргасан. За ингээд танилцуулга дуслаа.